За, hello guys. Сайжруулаад түрээд ирлээ. Жохон залхуураад ихүү бишрийг хийгээгүй. Тэгээд жохон бас тэ damage нэмэгдсэн байгаа. Бараг 1000 хүрэж байгаа хаа. Одоо за яжгаар. Damage одоо заавч нэгэ зүтсэн. За бараг 1000 хүрж байгаа. Ингээд 1000 хүрж байгаа. Уул анх 600 байсан. Тэгээд одоо нөр шинээр гарсан нөгөө апдейтийн юм авнаа. Тэр авах болохоор би тайдад ингээд харуулнаа. Одоо би 40-ыг алдсан байгаа. Тэгээ 55-ыг алдсан байна. Одоохондоо би 55-ыг алдсан. Өчтөрөөр апглсан байдаг байгаа. Тэгээ K унгасан. Нүлээ. Red K гэдэг. Энэ K унгасан байгаа. Энэ нэдэг арай тулгаагүй. Энэ нэдэг уулын тулгах гал байгаа. Бараг л тулгалаа да бараг. Иймэрхүү л энэ да. Хэдүүлээ тэгээд одоо космикийг энэ апдейт болоод за 30 минут космик ч 30 минут байдгаас одоо л гэсэн чинь апдейт ороод 20-с багасаад ч юм уу мэдэхгүй 15 минутын хүртэл хугацаад болсон мөлий бүх босснууд нь минутын секундээр харин энэ нарлаг бол амархан юм бэлээ. Ингээд тайда бараг нээсэн бахаа одоо. Анх энэчнээс ингээд за яжгаар. Ингээд ийшээ ингээд нөгөө квест аваад NPC-ний квест аваад за эхнийх нь энчэн энэ газарт хоёр дахь нь энэний за энэ арлны за ингээ ихц чигээр яваад ихц чигээр онжаа. Одоо энэ нэг сүрцэн юм байгаад одоо тэгээд за яарэ энэ энчээ хоёр дахь нь за гурав дахь нь хэдүүлээ жоохон хурд явнаа. За гурав дахь нь энэ за одоо энэ байрлал штэ. Ингээд дээш өгсөд өхөрөө. За ийм байрлал штэ. Энэний нэг инчээ. За дөрөвтг нь энэ нөгөө за дөрөвтг нь энчээ. Чикэбо. Завч та. Перэнжага жоох алдсан шүү манайхан. Хаанлээ. Модны тэнцээд юм аа. Гүн
Ийм чоолч биш юм ойрхон ч нэг энэ хэд байсан та. Энэ чинь энэ тавтах нь. За нэг ийм газарт байдаг байгаа. Босс нь одоо энэ ч төрнө. Тэгээ босс нь энэ ч төрөөд. За ич ингээд их аргашаага их чигээр яваад тэгээд энэ тарнаа. Болоод цэцэг гэж юм байлээ. За хамгийн сүүлчийнх нь 6 дахь нь энэ арлны их чигээр юм заяа. Их чигээр яваад энэ модогоос нэг модогоос энэ нэг ард нь байсан. Тэгээд энийг аваад квест биелээд тэгээд квест биелчингүүт ингээд тэ арлуугаа арлчин одоо ингээд болно. Төгжэн гарнаа гэсэн. За энэний боссхын амин нас нилээ их. Тэгтээ яг вэ. Би бол алчна. Бараг 2 удаа Сега дараа нь алчт юм бэл. Нэг мөс алчих уу? Бүлээ. Амар. Гэтэ юмний эпискэл нь дагалдана. Тэгтээ навдсан бэлээ. Аваад 30% дэмэж нэмнэ. Бас та надаас энэ тэ болоод ринг байгуул надад чүүлнэ. Харин энэ дутчаад үү. Тэгээд нэг юм авъя гээл. Гокугийн юм авъя гэж байгаа бол энийг аваарай. Энэ надад нэг 3 байгаа. Надаа ингээд зажраад кил босс кит нэгдүгээр арлын өнөөс дөнгөж хөгжиж байгаа өнөөс босс кит за би ээжтэй зүгээр үнэгүй гэн дараагийн бичлэг дээр giveaway яга гой giveaway за хэдүүлэг энэ бас нэрэн авра дээр ийм авра унсан. Ийм legendary авра. Иймэрхүү л хөгжилтэй юм да би. Анх амар 600 дэмэжтэйсэн. Одоо л тэ одоо 900 дэмэж баг 1000 хүрэж байгаа. Тайдас тэ тусал дэмжиж байгаа бол дэмжээ. Лайк саба дараад тэгвэл би жоох урамжих байгаа. 7 хоногт нэг 2 3 бичлэг хийж магадгүй. Би ядж хахад утсан дээр хийж байгаа болохоор ойлгоорой. За боссын төрүүлэх K-ийн ханаас унгаах вэ? За одоо энэ чинь нэг NPC байгаа. Одоо ингээ тайраа явж байна. Тэр нэг NPC байдаг байгаа. Тэр энэ нэг энэ үргэлт NPC аваад тэгээд энэгээ дараад Сега апглаж. Энэ Астагийн сэлэнтэй бол Сега апглаад тэгэл тавьчих. Тэгэл хануулж. Бас энэ хавтадаар ийм нэг мастери гэдэг юм орж ирсэн мэлээ. Би нэг 2 6 цаг авчихсан чинь нэг ийм юм болсон мэлээ.
бас амар өмпи. Ингээ 500-ын ингээ тардаа 2 chest 1.5 damage. Амар OP байдаг байлээ. Энэ автодараас амар OP штэ. Автод орж ирсэн байлээ. Амар хурдан орж ирсэн. Барин зарлал нэг өдөр болоод тэгэл ороод ирсэн байлээ. Та уучлаарай. Дараагийн бичлэгтэр Angel Race-ийг сайжруулна гэж хэлсэн чи амжаагүй байгаа. Жохон залхуураад жохон энэ тоглоомноос уйдах маягтай. Өөрөөс гоё тоглоом байгуул надаас хэлж тоглож болно. За ийм удаагийн бичлэгээр Sailor Piece Part 2 тоглолоо. Лайк саб дараарай. Bye.